Яг манайхан үдшийн 22 цаг өнгөрсөн байна. Дэлхийн монголчуудын MJL радиогоос хөтлөн явуулдаг хэнд ч битгий хэлээрээ ураатай унтлагын өрөө нэвтрүүлгийн маань ээлжид цоо шинхэн дугаар инхүү эхэлж байна. Нэвтрүүлэг маань 21-с дээш насныхан зориулсан учраас таны хажууд 21 нас хүрээгүй хүүхэд балчрууд байх юм бол бас сувгаа солихыг зөвлөж байгаа шүү. Мөн та машиндаа сонсож байгаа таны хажууд зорчигч байгаа тохиолдолд зорчигчийн хай тухыг бодоод төр савгаа салахыг зөвлөж байна. Манай унтлагын өрөө нэвтрүүлэг маань нэмэх 21 тохиргоотой явдаг болохоор бусдад төвөг удахгүй, бусдыг эвгүй байдалд оруулахгүй байхыг сонсоорой. Оруулахгүй байхыг хичээгээрэй. Сонсож чадаагүй дугааруудаа дараа нь манай Facebook хуудасаар болон YouTube-ийн унтлагын өрөө сувгаар нөхөж сонсох боломжтой байгаа гэдгийг хэлэхэд таатай байна. За ингээд өнөөдөр 2026 оны 4-р сарын 24-ний Баасан гаригийн үдэш яг одоо Улаанбаатар хотод 22 цаг 12 минут болсон байна. 2-р студиэс унтлагын өрөө нэвтрүүлгийг хүргэхээр хөтлөгч Халиука найруулагчаар Эрдэнэ мөнх ажиллаж байна. За бид Баасан гаригийн дугаараараа гэр бүл тулгардаг асуудлуудын тухай нэвтрүүлгийн альбан дээрсэн захианаас уншиж өгөөд тэд энэ тухайга сонсогчтойгоо холбогдсон ярилцдаг байгаа. Тэгэд эхлээд захиагаа хүргэснийхээ дараа шууд эфирийн дугааруудыг нээх болно. Тэгэд хэрвээ та Монголоос холбогдохыг хүсвэл 77 77 38 83, гадаадаас холбогдохыг хүсвэл 77 77 88 30 гэсэн дугаарууд нээлттэй байх болно. Бид нэр хүмүүсийн нэрийг нь болон утасны дугаарыг ерөөсөө зарлахгүй, дээрэс нь дууг нь өөрчлөж сонсгох учраас ямар нэгэн санаа зовох байдалгүйгээр одоо ич зовохгүйгээр орж ирээд холбогдоод бас бид нартэй санал бодлоо хуваалцаарай гэж хүсье. За ингээд эхлээд захиагаа уншиж өгье. Сайн байна уу? Захиа очих өдрийн мэнд хүргэе. Би нөхөртөөгөө ханилаад 10 жил болж байна. Бид дотн харилцаандаа үргэлж шин зүйл туршдаг болохоор их дайггүй байгаад л байгаа юм шиг санагдаад байдаг. Би ч нөхрийнхөө тийм шин юм туршаад үзье гэхтэн зөвшөөрч бидний дотн харилцаа элдв янзын туршилтаар дүүрэн байдаг л та. Харин сүүлийн үед манай нөхөр нэг шин юм турших санал тавьсан нь арай л амар санагдаад байна. Ерөнхийдөө swinging буюу хосоо солилцоод дотн харилцаанд ордог тийм бэлгийн харьцаанд орё гэдэл гуйгаад байгаа. Би ч ийм зүйл дээр юу гэж хэлэхээ мэдэхгүй шууд яаж зөвшөөрөх вүлээ дээ. Эргэлзээд л байна. Надад хэрвээ зөвшөөрвөл ийм хосууд байна гэж зургийг нь хүртэл үзүүлсэн. Уг нь тэр эхнэр нөхөр хоёр хоёулаа л царай зүс бие хаасаатай дайггүй хосууд харагдсан. Уг нь тийм хосоо солилцсон дотн харилцаанд орох сонирхол байвч нэг л эвгүй санагдаад байна. Нөхрийнхэн хажууд өөр эртээ дотн харилцаанд орж чадах болов. Бас нөхрийгөө өөр эмэгтэйтэй дотн харилцаанд орж байхыг хараад би зүгээрээ чадах болов гэд зөндөө л асуудал байна. Монголд ер нь ийм харилцаанд ордог хосууд олон байдаг болов. Энэ ер нь байж болох зүйл үгүй юу гэж бодоод танаа нэвтрүүлэгт захиа бичлээ. Иймэрхүү харилцааны туршлагатай хүн байвал туршлагаасаа хуваалцаарай гэж гуйв. Баярлалаа. За яг ийм захиа ирсэн байна. Тэгэхээр бидний өнөөдрийн ярилцах сэдэв бол хит нээлттэй гэр бүлийн харилцаа. Хит нээлттэй гэр бүлийн харилцаа. За таны дугаарыг зарлахгүй, таны хоолойг өөрчилж сонсгоход бол хинч таныг одоо таних боломжгүй. Тиймээс та айж эмэх зүйлгүйгээр ярилцаарай. Гэхдээ таны яриа орон даяар өргөн нэвтрүүлгийн долгионоор сонсож байгаа болохоор зөв боловсон үг хэллэг ашиглаж соёлтой ярилцаарай гэж хүсэх байна. За ингээд манай шууд эфирийн дугаарууд маань нээгдсэн байна. Тэгээд хэрвээ та Монголоос холбогдохыг хүсэх юм бол 77 77 38 83, гадаадаас холбогдохыг хүсвэл 77 77 88 30 гэсэн дугаарууд маань яг одоо нээлттэй байгаа шүү. За ингээд лайв үзэж байгаа бүх сайхан унтлагын өрөөнийхөө сайхнуудад өчийн мэндийг хүргье. Баасан гаригийн өчийн мэнд хүргье. За хэр сайхан өчийг өнгөрөөж байна, хаанаас сонсож байна, үзэж байна те энэ талаараа бас комментээр бичээд ороод ирцгээгээрэй. Тэгээ бүгдэнд нь өчийн мэндийг хүргэе. За эхнийхээ сонсогчийг авъя. Холбогдсон байна MJL радио. За салцсан шүү. За буцаад ороод ирэх байх. За үчийн мэндэ манайхаа бүгдэнд нь үчийн мэнд хүргье. За миний хувьд болохоор
одоо өөрийнхөө бас мэдээж нөхөтлөх чалууг нь өөрийнхөө байр суурийг илэрхийлээ явчихдээ шүү дээ. Тэ нуухгүйгээр ичиж зоохгүйгээр. Тэгэхээр swingers гэдэг тал нь болохоор угаасаа л нөгөө нэг өөрийгөө болон одоо хосоо өрөөлтөө хуваалцдаг ингээд солбиж холбоод ингээд дотн харилцаанд ордог харилцааг хилдэг байгаа. Тэгэхээр ийм найзуудтай байсан. Тэгээ ялангуяа Европын орны хүмүүс болохоор энэ тал дээр нэлээд нээлттэй байж чаддаг. Энэ талаараа ичиж зоохгүйгээр бусдаа бас ингээд яриад ойлгуулахад нөгөөдөл нь тэгж айхтар пупа гэж хүлээж авдаг байхгүй юу. Тэгэхээр энэ тал дээр Европын орны хүмүүс барууныхан бол нэлээд нээлттэй буюу энэ бол бас байж болох зүйл гэж хүлээж авдаг хүмүүс байна. Гэхдээ энэ одоо swingers буюу яг энэ хосоо солилцоод дотн харилцаанд ордог энэ хүмүүс Монголд хэр олон байдгийг мэдэхгүй л дээ. Хэрвээ би бас бүгднгээс нь асууя л да. Хэрвээ таны эхнэр ч юм уу нөхөр те найз бүсгүй найз залуу ч хурж ирээд за хараа надад нэг юм санал байна. Чи дэмж хэсгийг мэдэхгүй байна. Хоёлаа ингээд үзийдэх үү? Ийм нэг тажгүй хосоод байна. Хоёлаа ингээд чи их нэртэй би нөхөртөө ч гэдэг юм уу те. Эсвэл би их нэртэй одоо яг ингээд солилцоод ингээд хосын харилцаан гэсэн илүү одоо дотн харилцаанд орё гэвэл та хэр хүлээж авах вэ? Ер нь бол хүмүүс хэр хүлээж авах вэ? Зарим нэг энийг мэдэхгүй хүмүүс бол юу яриад байгаа юм бэ гэж магадгүй те. Гэхдээ ийм зүйл байдаг шүү. За ингээд шууд эфирийн манд дугаарууд нээгдсэн байгаа шүү. За swingers буюу одоо ингээд хүмүүс яагаад ингэж ийм харилцаанд ордог юм бэ гэдэг бас энэний яг гол онцлог нь юу юм бэ гэж магадгүй те. Энэ харилцааны онцлог нь юу вэ гэхээр мэдээж хоёр тал хоёулаа сайн дураараа зөвшөөрсөн байх хэрэгтэй. Одоо юу гэдгийг одоо би найз залууга те хоёлаа одоо тийшээ яваад тэр хоёртой тэгье гэд хэлчихэд нөгөөтг нь үгүй гэх юм бол тэр уусаа эсвэл сайн дураараа тгийгээ дуртай байхгүй бол энэ шал ондоо зүйл болчин те. Тэгэхээр одоо таны хамтрагч болон өөрөө одоо сайн дураараа зөвшөөрч байж одоо ийм харилцаанд орох ёстой. За ихэвчлэн хосууд хамтдаа одоо энэ зүйлд ингээд тусдаа ингээд хоёр тийшээ салаа явчихгүй нь шүү дээ. Тэгэхээр хоёулаа хамтдаа нөгөө хоёр хүнтэйгээ ихэвчлэн яг тэр өдрөө одоо нэг хамт байх хугацаанд хосын харилцаа бишээ дотн харилцаанд орохыг хилдэг байгаа. За эхлээд сонсогч аваадгая. Үчимэнд холбогдсон байна. За сайн байна. Үчиг сайхан өнгөрөөж байна уу? За сайхан өнгөрөөж байна. За энэ тал дээр ямар байр суурьтай байна? За одоо яг одоо үеийн төвшин дээр одоо яг ямар байдгийг нь бол мэдэхгүй. Гэр бүл болсон байхад яг ийм харилцаа дэмий ахаал гэж бод. Гэр бүл болцсон оны ийм харилцаа бол дэмий л гэж бодож байна уу? Тийм. Нэгэнт одоо гэр бүл болцоолаад хань жилтэй одоо хүүхдүүдтэй болсон байж одоо нэгнийгээс саль ямар бодлогт. За хэрвээ танаа гэр бүлийн хүнээс чинь ийм санал ирвэл яаж хүлээж авах вэ? Манай гэр бүлийн ийм санал гарахгүй. За ер нь бол жоохон тасраад ах энэ тод ярих уу? Манай гэр бүлийн хүнээс нэг ийм гарахгүй бахаа л гэж бодож байна уу? За. Гарахгүй бах. Яг нэг үеийн төвшөнд нөхдөй асуудал байсан тийм. Тиймэрхүү төвшөнд бол яг нэг байх боломжтой юм гэж би бол хайртай. За. Тийм. Тэгээд яг гэр бүл болоо батлуулаа явахад бол энэ цаашдаа ер нь бол дэмий ахаал гэж боддог. Ер нь бол харилцаанд хор болж магадгүй л гэж бодоод байна тий. Тийм. Тэгвэл сэтгэл зүйтэй шүү дээ. Тийм. Ааха. За. Тэгээ хэрвээ магадгүй одоо танаа өөр болохоор одоо ингээд гэр бүл зохиоцсон юм байна шүү дээ тийм үү? Тийм би гэр бүл. Гэр бүлгүй юм уу? Гэр бүлтэй. Гэр бүлтэй. За тэгэхээр өөрөө хэрвээ гэр бүлийн харилцаанд ороогүй магадгүй үерхэж нөхрөлөө явж исэн бол ийм зүйл төр нээлттэй байж чадхаар гэж ойлгож болох уу? Ойлгож болно. Тэр бол залуу хүний асуудал. Тэгэхээр өмнө байгаа чинь хөөний эрхчлөлөөс секси эрхчлөлөө гэсэн шал ондоо юм шиг. За. Гэр бүлтэй болоод хариуцлагатай болоод ирэхээс чинь бас нэг шал ондоо юм л та. Тийм. Тэгэхээр яг энийгээ бас нэг ялгаж хаалгаад тийм. Манай бас гэр бүлтэй болоогүй залуучууд байвал
ихтгэн үзээрэй гэж хэлээ. Ааха. Тэгээ дараагийн бол бүлтэ олчод заваараад байв гэдэг шиг. Гэхдээ муухай шүү. Одоо жишээлбэл за би нэг тэгмээр байдаг ихнэртэй нэг ихнэр болсон хүндээ нэг тэгээ хэлцдэг. Тэгээ манай хүмүүс маань хүлээж авахгүй юу бас мэдэхгүй шүү. За за. За маш их баярлалаа. Холбогдсон баярлалаа. За баярлалаа. За. За тийм ээ. Тийм ээ. Угаасаа яг би бас санал нэг байна. Би бас хувь хүний л одоо бодол ч тийм ээ. Магадгүй зүгээр үерхэд нөхөрлийн одоо яг төвшөндөө явж байгаа. Тэгээд та өөрөө дуртай нөгөөх нь дуртай байж байгаад ингээд харилцсан зөвшөөрөлдсөн сайн дураараа тий. Ингэсэн нөхцөлд болох ба. Гэхдээ гэр бүл зохиоцсон хойно бол бас магадгүй сэвтэй санагдчихэж магадгүй санагдчихэж шүү. За сонсогч авъя. MJL радио холбогдсон байна. Байна уу? Байна уу? За үчимэнд үчиг сайхан өнгөрөөж байна уу? Сайхан өнгөрөөж байна уу? За. За энэ талын харилцаан дээр ямар нэгэн туршлага байна уу? Аюутан бахта. За. Үерхэд. Нэрээ тохиолдсон. За. Аюутан бахта үерхэд нэг охинтой үерхээ явж байсан. За тэгээд хажуудлаа. Бас нэг манай ингээ өөр нэг үерхдэг хоёр байсан. Нөгөө хоёр маань болохоор бас ингээл нилээ ингээл ууж идэл нилээ бүтггүй үерхлээсэн шүү дээ. Тэгээд нилээ орой бас л ялаагүй оюутан насны зангаараа байж идэл дөрүүлэнд тэлэг санаа орж ирээд. Тэгээд хийчихсэн. Тэгээд дараа нүдэнд харагдаад шаа. Дөрүүлээ нэг дор юм уу? Нэг өрөөнд. Тий. За. Шал тэнийг бүр нүдэнд харагдаад бүрээгээд. Тэгээд дөрүүлээ харилцаагаа зогсоож ирсэн. Хэр удаан үргэлжилсэн? За нэг 6 сар ачаа үргэлжилсэн баха. Бас жилийн тал гэдэг чинь бас удаан байна шүү дээ. Тийм. Тэгээд тэнийг санааг ерөөсөө миний хувьд бол амьдралын минь хамгийн буруу шийдвэр гэж үздэг дээ. За, тэр шийдвэрийг юу н тэр санаачлагыг хэн гаргах ч вэ? Нөгөө найз. Ааха. Яриа нэмэх 18 руу ороод явж хахад ингээд үзэх үү яах вэ гэсэн чинь тэрийг нь бүгд дэмжсэн. Кино үзсэн тэрийгээс. За. Тэгээд яриад ихсэн. Тэгтэл одоо тэгэл дөрүүлээ жишөөвчдөг ч бас. Ааха. За 6 сар гэж бас балгаа юм байлээ. Тий штэ. Одоо эхнэр хүүхдтэй сайхан амьдарч нөө тийм дахиж хизээч үзэхгүй гэж бодож байгаа. Ёстой би наадхан дээр ч бас дэмжиж шүү. Ааха. Гэхдээ ямар ч гэсэн үзсэн туулга туулцсан гэдэг шиг тийм ээ. Ёстой үзэхгүй даваагаараа нэг давсан байлээ. Гэхдээ нэг юм асуулт яагаад гэвэл яг өөрөө чинь одоо ингэ туршлага дээр ингээ ярихад тийм ээ. Одоо тэр үерхэж байсан эмхтэйгээ тийм харамлах, хардах сэтэл одоо юу гэдгийг тийм зүйл гарч ирсэн үү? Тэгээс түүнээс хойш л бодогдоод нүдэнд харагдаад өөрөө яаж яахыг ингээд тэнийг харагдаад ер нь л бүтэхгүй юм байна даа болий гэж бодов. Тий. Ааха. За. Гэтэл нөгөө талынх нь бүсгүй дахиад эдрэгэж тэнийтэй. Ааха. Тийм үү. Тийм балаа юм бол тийм аа. За ямар ч тач орж ирээд бас өөрийнхөө одоо түүхийг гэхүүдээ те бид нартай хуваалцсан маш их баярлалаа. За баярлалаа. За үчиг сайхан өнгөрөөгөө. За тийм ээ тийм. Тэгэхээр ер нь бол хэн нэг нь одоо хүн хүний л сонирхол шүү дээ те. Угаасаа хүн хүний сонирхол choice буюу сонголт гэж ярьдаг те. Тэгэхээр одоо магадгүй яг юм харилцаанд яг одоо хамт байгаа одоо хосууд байж болох юм эсвэл сонирхож байгаа эсвэл даваа гарцсан ч юм уу те. Өмнө нь яг юм харилцаанд байсан гэдээ янз янзын л тохиолдлууд байна. Тэгэхээр тэр хүмүүс маань орж ирээд өөрсдийнхөө бас арвин туршлагаасаа гэдэг шиг хуваалцаарай. За шинэ дахиад нэг сонсогч авъя. MJL радио холбогдсон байна. Байна. За спикерээр радиогоо хамтраагаарай давхар сонсогдож байна. За онцсон. За
За жоохон баржганаатай болж игэл тод яриараа. За юу. За үчиг сайхан өнгөрөөж байна уу? Чигээр сайхан гэж сайхан юм. За баярлалаа. За swingers буюу хосоо солих харилцаа одоо хостойгоо өөр хосуудтай одоо дотн харилцаанд орох энэ түүх явж байна. Одоо яг энэ сэдвэр ярьж байна. Тэгэхээр өөрт нь ямар нэгэн туршлага байна уу? За энэ юу бас нэг гач сэтгэхүйтэй. Тэгтээ гач их юм одоо. За. Юу л одоо надад бас тохиолдчихсэн зүгээр. Эхнийх нь өчиг найдаад ингээд боддог байхгүй. За цаанаа яагаад ч юм айгуу тийм дуутай байгаад ах юм. Дуутай байна. Тийм жоохон нэг паржгнаад л байна да. За одоо яа буруу. За. За. За одоо овоо гайгүй байх шиг байна. За яраарай. За тэгээд энэ надад тохиолдчихсан зүгээр. Эхнийхээ навчны найдаад боддог. За. Тэгээд бодоод ихэс эхнээс гэдгийг харамлдаг ч юм уу. Нөгөө чанга тэрэл гэдэг сүйдээ ингээд нөгөө зэрэг яриулдаг өөрөө юм. За. Тэгэхээр эхнэр нь ийм харилцаанд байсан юм уу те? Эхнэр нь урд нь найзаад байхгүй манай эхнэр. За. Тэгээд тэрнээс салаад тэгээд надтай суусан юм уу та. Тэгээд надад бол тийм сэтгэхгүй байхгүй хамгийн гол нь. Тэрийг яриул дуртай. За. Эхнэрээ уртын найзуудтай яаж хэлсэн тий. Тэрийг сонсох дуртай гэсэн үг үү? Тий. Тэгэхээр одоо улам харам төрөөд хөдөлт юм уу? Улам харам төрөд байхгүй юу? Тэгээд эхнэрээ одоо юу гэдэг хүнд алцахгүй юмсан гэдэг ч юм уу сүйдээ нөгөө нэг тэрийг яриулдаг одоо чи урдлынхаа найзуудтай чи яаж хийдэг байсан гэхээр эдэн талгүй яриа гэж ярьдаг байхгүй юу? Тэгэхээр нөгөө хүн чинь бас тэрүүчгээ ярин тэгэхээр одоо чи нэг үзүүл яасан энэ тэгээд бас нэг би ярьж ирдэг байхгүй юу? Бараг хэрүүлүүдэд байгаа юм шүү. Хэрүүлээдэгвээ. Тэр над сонирхолтой санагдаад байгаа байхгүй юу? За. Тэр чинь нөгөө нэг хоцрогтой адилхан сэтгэхгүй яваад шүү дээ. Тэг чи одоо найзуудтай нэг одоо нэг дуулууд яах юм тэгээ. Гэхдээ наатах чинь бол эмхтэй хүмүүс айгу хүн дээр тусгаж аав шүү дээ. Эхлээд айгу хүн дээр тусдаг байсан. За. Тэгээд яах вэ сүйдээ миний занг ойлгосон та. Тэгээд чи одоо тэр найзуудтай уулзаж өгөө тийм байх. Тэрс та санаанд байдгүй юм гэж. Тэгээд эхлээд маань тийм гэж. Надад бол тэр сонирхолтой санагдаад байгаа байхгүй хамгийн гол нь. Сонирхолтой гэхээс илүү наа чи нэг бүр нэг эхнэргээ яжлаад явуулаач байгаа юм шиг нэг хэрүүл өдөөд байгаа юм шиг. Чи би одоо нэг сая ярьлаа шүү дээ. Барууныхан чи одоо нэг 90-70 байдаг ярьлаа шүү дээ. Тэрнтэй адилхан би одоо тэгж нээлттэй тавьчих юм да. Миний ханаа чи одоо чөлөөтэй байлдаа байсан тийм ярьдаг. Тэгээд манай яриад байгаа зөвшөөрөхгүй байгаа. Надад бас би бас нэг хослогтой адилхан сэтгэхгүй байгаа юм даа. Гэх юм уу их илүү хүсэлтэрдэг гэдэг ч юм уу сонин сэтэл явуулдаг надад. За окей. Энэ чинь яг нэг хослох гэдэгт адилхан сэтгэхгүй юм болов уу гэж байгаа юм. Энэ эсвэл ганц сэтгэхгүй юу гэж бас боддог байхгүй яг төстөө гэхээс илүү наа чинь жоохон ондоо л доо. Тийм үү. За. Магадгүй надтай адилхан нэг юм хүн гэдэг хойлоо гэдэг солилцоо гэдэг ч юм ийм хөл би яагаад болохгүй гэж аюу бас тавьж магадгүй байхгүй. Бодогддгоо. За тэгвэл энэ талаараа бас манайх руу захиа бичиж болно шүү. Нэг бүхэлд нэвтрүүлгийг өөр дээр нь бас ингэж сэтвлээд гаргачих болж байна. За. Тэгээ холбогдсон. За холбогдсон маш их баярлалаа. Үчиг сайхан өнгөрөөгөөрэй. За баярлалаа. За тэгэхээр манайхаа одоо орж ирэхдээ өөрсдийнхөө спикерийг, радиог, блютуз гэдэг одоо бүх зүйлийг унтраагаад спикер дээр биш те, эсвэл чихвчээрээ биш зөвхөн утсан дээр чанга ярихыг хичээгээрээ. Тэгэхгүй болохоор цаанаа жоохон баржганаантай байхаар надад бас сонсоход бас сонсогчтой сонсоход бас жоохон хүндрэлтэй байдаг шүү. За дараагийнхаа сонсогчийг авъя. MJL радио холбогдсон байна. Баярлалаа. За үчиг минь дээ. Үчиг хэр өнгөрөөж байна? За. За радиогоо сонсоол. Сонсоол.
За. Би ч дэн сонсч идэг юм дөө. Попкорн бэлдсэн үү? Бараг л тэгдэж шүү дээ. Арай алган сонсож. За захиагаа бол сонсцсон байгаа шүү дээ, тийм ээ? Харин гүт сонссон. Гэхдээ сэдвийг нь ойлгочлаа. За энэ тал дээр ямар нэгэн ариун туршлага байна уу? Надад бол ариун туршлагасаад бахан байхгүй. Гэхдээ хүний сонсчихсан нэг тийм тэр нэг юм байлаа. Хөдөө амьдардаг хоёр аль хурш аль. Тэгээ нөгөө хоёраараа аваад хөрөд идрэл байгаа дөрүлээ ярилцж байгаа. Тэгээ салж нэг шиг ханы маныг тэгээд сонсон гэсэн. За. Тэгээд тэр бол бүр яг бодит кейс байхгүй юу? Тэгээд тэр шөнөөс хойш солигдсон хоёр нь суугаад тэгээд нөгөө хоёр нь салаад хоёр тийш яваад гисэн гэсэн. Хүүдий. Ямар юм хүн бэ? Миний хувьд бол надад тийм одоохондоо тохиолдог байлаа л та. Тэгтээ баг дүртөө шохоны юм нэлээд олон жилийн өмнө болж. За. Тэр нь болохоор ингээд нөгөө надтай ирчихсэн маань найз залуу ингээд юу багаар эвлэгээл нэг янз бүрийн юм яриад тэгэл ерөөсөө юм байдаг гэж ингээд андаа нэг групп гэж ярьсараад багаар дасгаад байна шүү дээ, тий? Тэгээд хайла хамт нөгөө кино үзээгээл. Тэгээд ярьсараад тэгээд бүр ингээд ярьсараа нэг найзтай нийлээд гурлаа үзчихсэн. За. Яг зүгээр тэр хүн болохоор ингээд амар тийм хардаад байгаа мэдрэгдээд байдаг байхгүй. Өөрөө тийг санаачилчаад. Тийм. Харамлаад жоох ингээд харамлаад байгаа мэдрэгдэн. Тэгсэн мөртлөө өөрөө тэрнээсээ би ингээд жишээ ингээд кайф авдаг. Тэр л өдөлтэй энтергээд хийдэг гэсэн байхгүй. Тэгсэн хэрнээ харан бас давхар яваад байдаг. Тийм. Наа чи бас их сонирм юм тий. Тийм тэр болохоор нэг өөрийнх нь найз нээсэн. Тэгээд тэр найзаа одоо давтлаа ашигладаг машин нөгөөдгийг бол нэг тэгэж амар ороо татаж амар сүртэй ингэж яахгүй. Тэгвэл сонирхлын журмаар тэгдэг шиг санагдав. Тийм шүү дээ. Яг дараагийнхаа үр дагавар одоо яг тэр юугаа пянгаа даахгүй бол яах гэж тэгдэг байна тий. Тийм. Эцгээс надад бол нэг тийм тохиолдсон. Гэхдээ яг тиймэрхүү харилцаанд одоо 3 дахь этикеттэй ингээ гуруулаа гэж ярьж штэ тий. Тэгэхээр ийм харилцаанд ороод хэр удсан бэ? Ер нь одоо сардаа, тэд удаа, тэр удаан хугацаанд гэдэг ч юм уу. 3 удаа болсон. За. Ихэнхдээ нь болохоор мэдээж тасаа шууд хийж чадахгүй болохоор ч тэгээд юм ууцараа. Тэгэл амар зэрэг жангалдаа тэгээд баад тэгээд би чиний хүслийн нэг л удаа биелүүлээ. Тэгээд тэгээд дараа нь одоо ер нь ингээ алкоголо багасаад мэдрэмжээ өндөрсгөө тэгж нэг үзээгээд таашаал авах талаасаа тийм ээ. Тийм тэгж нэг үзээгээд. Тэгээд тэр нь гурав дахиад тэрний хараагаар ингээ дахиад нэг болоо. Гурав болоо тэгээд би өөрөө дургуулсан ч тийм. Ер нь бол надад ямар ч таашаал кайфгүй. Би ингээд нэг сан дунд хайр залуу гадаг айгүй мэдрэмж надад түгээдсэн болохоор тийм. За тэгэхээр яг тэр нэг энэ хугацаанд 3 удаа тэр 3 дахь житгээд нь угаасаа нэг л хүн байсан уу? Нэг л хүн. За одоо болохоор өөрөө бол хостой юу? За хэрвээ таны хосоос ч тий магадгүй яг ингээд за хоёулаа ингээд иймэрхүү дотн харилцаанд swingers тий одоо солилцдог харилцаанд орё гэх юм бол тийм санал ирүүл яаж хүлээж авах вэ? Одооч бараг хүлээж авах уу? Одооч бараг дэмидэл гэж бодож байна уу? Тий одооч бараг би үснээс ялгаагүй тийм үссэн. Мэдрэмж мэдж байгаа. Тэр нөгөө тохоо 3 дахь хүн дээр чинь бол би юусаа ямар ч жилж байхгүй таашаалж байхгүй юу чахгүй болчихлоо. Ямар. Тийм ингээд нэг эмхтэн яг нэг хүн дээр нэгтгэхээр тэр хүн дээр нэгтгэдэг шүү дээ.
Ааха. Тэгээд тэглээгээ бүр тассан. Тэр хүнээрээ кафег мэдэн тэгээд урд хүн бол бараг зүгээр ингээд дондор нь орж ирээд намайг ашигтай гараад байгаа юм шиг байгаа байхгүй. Ааха. Тийштэй. Тэг юм. Тэглээд надад ч юм дэмээ. Хөө надад бол дахин тийм явал би одоо үгүй л гэж. Яг уу ямар таач ямар байдгийг мэдсэн одоо бол болоо гэж Аха байна тийм ээ. юм бол мэдэрсэн тийм. Тийм. За гэхдээ тэр түрүүний яг бодит түүх буюу нэг хөдөө байсан хоёр айл гэж штэ саахалт байсан хоёр хосууд хоорондоо ихнэр нөхрөө хуваалцаад ингээд солио дотн харилцаанд орсон чинь нөгөө хоёрын суугаа нөгөө хоёрын салцсан гэ. Тэр хоёр ч юм бол бүр ингээд нэг гэрт биш зүгээр ингээд ихнэрүүдээ солиод хоёр гэрт дараад. Тэнийг шинэ хандсан гэж байна. Тэгээд маргаашнаас нь хоёр хосон хэрэлдэж цалаад нөгөө хоёр нь За. Тэр тохиолдолд мэддэм амар дотны хүн хэлжсэн хөдөө нөгөө нэг тэднийг мэддэг хүн хэлжсэн болохоор би яг бодит кейс гэдэг байгаа байхгүй. Тийм. Ер нь бол бид нар бол дандаа бодит жишээн дээр бодит хүний түүхүүд дээр бас толгуурлаж ярьдаг болохоор тийм ээ. За ямар таач холбогдоод бас ингээд орж ирээд өөрийнхөө сэтгэлдлийг хуваалцсан маш их баярлалаа. За баярлалаа. Өчиг сайхан өнгөрөөгөө. За бас гимтэй энэ те. За яг хөө нэг хоёр талаас нэг зөвшөөрөл за эхнэр гэдэг ч юм уу нөхөр те. Ингээд хоёлаа ингээд үзчихье гэ. За гэл гуяалгадал орсон чинь нөгөө нэг хоёр хост нь аль нэг нь дурлаа тэгээ тэнтэг ингээд хамт амьдраад өөрөө хаягдаад дуусвал хэцүү л юм байна. Надад бол үнэхээр хэцүү санагдана. За MJL радио холбогдсон байна. За үчи минь дээ. Үчи хэр өнгөрөөж байна? Чиго. Таутфудрыг гэртээ өнгөрөөж байна да. Аха радиогоо сонсоол. За өөрөө хостой юу? Мэдээж гэр бүлийн байдаг яг. За гэр бүлийн үнэтэй. Өмнө тохиолдсон юм яриад байгаа. За тэгье. Ер нь бол заваа бас мэдээж найдаж нарыг бastан. Тэр үед одоо яг яг тухайн моментд явагддаг зүйл хаандаа тийм гүн мессеж гарсан юм уу? За мерсер гарна гэж үсгүй хэд удаа гэдээ автомжтай юм уу? Хүний амьдрал юм байна. Хүний амьдрал. Заваа басна үзээд өнгөрөх бас нэг юм болдог гэж байна. За. Хүн ер нь миний бодлоор хүн ер нь өөрөө хамгийн үнэтэй одоо яг хайртай дуртай дурсан амьдрах хүнтэй байдаг юм жийхөө. Тэгэхээр заваа насны дээр ингээд төр уулздаг юм уу? Эсвэл тийм явдаад тэнцдэг юм уу? Тиймэрхүү нөхцөл дээр байхыг үгүйсэхгүй. Хүн ер нь өөрөө үнэтэй гэж бодсон үнэтэйгээ өөрхийн нэг үнэтэй шийдэл гэдэг бодоод үнэтэй гот хүн байх хэрэгтэй. Ер нь одоо яг үдээд өнгөс задуу насны нэг хэсэг баг. Нэг хэсэг юм шиг санагддаг. Өчтөө анаад тийм цаасан ишлээд ихтэй юм яасан задуу насны дээр үчингээд үдээд гэрэл дагааснаа дараа гэрэлд өнч амьдраад явах нь шүү болоо. Зөв сингл байхдаа л нэг үзэж харах туулах хэвээр зүйл бол бүгдийг тэр үедээ л хийгээд шүү дээ тийм ээ. Тэр үедээ задуу насны гартаа задуу насндаа хийчих. Өчтөө ажлыг жаргасан гэж янзан тийм басан ажиотгоомдоо элбээ амдаад зөвхөн нэрээс авах. Задуу насны сайхан задуу өнгөрөөд алцсан наад нэг элбээ амдыг хийж үзэх нь санагдсан үзэх гэдэг. За маш их баярлалаа. Өчиг сайхан өнгөрөөгөө. За ерөнхийдөө одоо үзэж харсан те нүд тайлсан хүмүүс орж ирээд за иймэрхүү зүйлийг болвол сингл сайхан залуу насны яг амтгдаж байгаа үедээ л хийгээл үзэл идлэл дуусчих юм бол болоо шүү. Тэгээ гэр бол болсныхаа дараа хин нэг зовоогоо тарчлагаад яах вэ гэсэн байр суурьтай байгаагаа илэрхийлж байна. За дараагийн сонсогч аавъя. MJL радио холбогдсон байна. За үчи минь дээ. За үчи хэр өнгөрөөж байна? Амартай. За ямар тач сэдвээ мэдж байгаа тийм ээ?
Ойлголоо. За энэ тал дээр ямар байр суурьтай байна? Өөр тохиолдсон бодит жишээ байна уу? Тэгээ ер нь бол гэр бүлтэй болохоос ч юм уу тэгээд энэ гэр бүлтэй болцоо гэсэн нэг тийм яг хоо байсан. Таны залуутай адилхан болоос яг нь залуудаараа үтсэн. За юу үзчихв? Кино үзсэн юм уу юу үзсэн? Тэгээд юу үзсэн? Ааха. Тэгээ ерөнхийдөө тэр эмэгтэй үнтэй хоёулаа ихээр бас муухай. Одоо сүүл бодоод ахаар муухай доромжилж байгаа юм шиг. Эмэгтэй хоёр эрэгтэй байхаар уу? Нэг эмэгтэй хоёр эрэгтэй байхаар уу? За. Тийм байсан. За тэрний өмнөх залуу шиг их нэрийгээ тэгж муухай эйгүү байдалд оруулаад тэр бол доромжлол. Муухай. Тэгээд муухай цуг амьдрах гэж. Цуг амьдрж ийж. Тэр бол одоо нэгэсэндээ өмнөхийн бас нэг ухаж түнхээд байх чинь бас тий. Баян асуугаад хаад сүүлд нөгөө ч юм уу тэнийг байдалд ороод хэлж байгаа шүү дээ. Үнэ удаа мэдтгүй нэрж байгаа шүү. Илүү байснаас дараа хүмүүсээс илүү би бол одоо ерөнхийдөө хоёр-хоёроо жил гарan тийм хамтлагчаал байсан. За. Тий, бид нар бол одоо ерөнхийдөө хинтэйгээ сайхан ойлголцоо л. Одоо тэгэхээр хоёр-хоёроо гэдэг чинь хоёр хосууд маань өөрсдөө хоорондоо гэр бүл зохиоцсон хүмүүс байсан уу? Эсвэл зүгээр нэг үерхэж нөхөрлөж яваа. Гэр бүлээс гадуур. За. Тэгээд тийм байсан. За жил гарan гэсэн тийм. Ярилцаад. Нэг 7 хоногтой нэг юм уу сардаа нэг хоёр удаа мó тэгээд сайхан чөлөөтэй ярилцаад ойлголцсон. За. Нөө цаах юм байхгүй. Тэр бол яг бас нэг тийм залуу байхад үзмээр исэн юм аа үзчихье. Одоо бол бид гэр бүлээс гадуурх тийм янз бүрийн асуудал байсан. Нэг байгаа ч юу. Яг. Тэгээд эмэгтэйтэй бол адилхан тийм байсан. Уусаад хоёр найз дээр нэг эмэгтэй ирсэлдэл уусаа хоёуланд нь ээлжтэй тэгээд уусаа цуг багтаач байдгүй. За тэгээд жил гарны хугацаанд тэр харилцаагаа зогсоох болсон шалтгаан нь юу вэ? Тэгээд одоо юм хэмжээ хязгаартай дээр гэж болцгоол. Нөгөө хоёр эмэгтэй бэн ч гэсэн гэр бүлтэй байсан. За. Тэгээд гэр бүлтэйг болохоор тийм илүү тийм сонь юм хийхээр нэг ийгүү санагдаад байдаг гэсэн. Тэгээд яг нэг илүү сони юм аа яг ярилцаад үзчихдэг гэсэн. За. Тэгээд амьдралаа алдаагүй бүгд уцаад хэрэг амьдралдаа орсоосон доо. Яг одоо бол өстой жинхэнэ хорн гарсан гэдэг шиг тийм ээ. Одоо тийм бол ерөөсөө одоо ер нь бол болцоос. Одоо тэгээд би хаяа минь тустай. Ямар ч тийм байсан гэдэг би нэг эйгүү байдалд орохгүй биш. Яхан найзуудаараа тэгээд минь тустай. Энд тийм мөн байхгүй тэгээд явцгааж байгаа. Явцгааж байгаа. Тэгээд солилцох ерөнхийдөө сонирхол байсан залууны. Тийм үзчихсэн. Сонирхолтой гоё. Ер нь бол гоё. Тийм гоё. За нэг тийм гаалцхгүй тийм яг гэр бүл хоорондоо тийхээр ийгүү саний дээр хөдөлгөөний шиг бол ийгүү тэр бол арай. Тий. За холбогдсон маш баярлалаа. Үчиг сайхан өнгөрөөгөөрэй. За дараагийн сонсогч MJL радио холбогдсон байна. Үчимэндээ үчиг сайхан өнгөрөөж байна уу? Сайхан өнгөрөөж байна. За хит нээлттэй гэр бүлийн харилцааг юу гэж бодож байна? Өөрөө энийг туулаад гарсан хүн үү эсвэл одоо сонирхдаг гэж бодож шүү бас. Яасан гинэ? Үзэхгүй гэж бодож байна. За. За яагаад? Хостой юу одоо? Хостой л доо. За хэрвээ хос ч хурж ирээд танаа гэр бүлийн одоо хүн чинь хурж ирээд ийм санал тавьбал яах юм? Яаж хүлээж авах вэ? Гүйлгэн. Ойлгоно? Гүйлгэн. Тэнөө. За холбогдсон маш их баярлалаа. Үчиг сайхан өнгөрөөгөөрэй. За MJL радио холбогдсон байна. За салчлаа шүү. За манайхан бас орж ирэхдээ бас нэг ичид зоохгүйгээр бас өөртөө орж ирээд
яг ингээд нэг юу гэж хэлэх гэж байгаагаа бас ингээд тодорхой яриараа тэгэхгүй болохоор би өөрөө нэг юм мөрдөн байцаг суучаад нэг шалгалт мэдүүлэг аваад байгаа юм шиг. Тэгээ яасан ингээд асуугаад байхараас би бас өөрөө жоохон тийм тоохгүй байгаа шүү. Тэгэхээр орж ирээд яг юу хэлхийг хүсэж байгаа, юуг бас хүмүүстэй хуваалцахыг хүсэж байгаа нэргээ зүгээр санаа зовхгүйгээр орж ирээ сайхан хүүрнэн өгүүлээрээ манайхаа. За дараагийн сонсогчийг авъя. Эмжил радио холбогдсон байна. Орой минь дээ. За өчиг сайхан өнгөрөөж байна уу? Сайхан өнгөрөөж байна уу? За. Би нэг арай өөр үгээс ярих гэж. За тэгье. Би нэг ойрхон ихтэй найзаас сонсдог юм байна. Яасан гинэ? Ойрхон ихтэй найзаас сонсдог юм байна. За. Юу яасан нэг 20-д насны хоёр ихтэй. Тэгээд нөгөө 70 насныхаа цахгүй үйлчлэрээ нөгөө юм би уншиж тавьсан гэсэн. За. Тэгээ хоёулаа хоёр хүүхэн аваад тэгээд цуг нэг өрөөнд ханаад тэгэнгүүтээ нөгөө хүүхнүүдтэйгээ ингээд солилцоод сүндөө ингээд солиод одоо нөгөө групп секс шиг яг саяны аханы юу шиг тэтгэв шиг яг хийжсэн. Тэгээд ер нь бол бодогдоод идэг гэж хэлсэн. Залуу хүмүүст бол ер нь бол тэр тусмаа ихтэй хүмүүст бол нэг иймэрхүү бодлол байдаг гэж хэлсэн. Цаана нь байж л үүдэг гэдэг үү? Тий. За. Тэгээд нөгөө их нэртэйгээ бол бас ингэж хэлэх зоригтой хүн бас байхгүй. Гэхдээ ер нь бол зарим нэгэн эрчүүдийн дотор бол юм нууцхан хүсэл бол байдаг гэж. Тэр болгын бас нэг зүрх зэрэг гаргаад бас асууж чадахгүй байгаад ч тий. Тэгээ тэрийгээ шууд одоо ингээл нэг юм саунаас ч юм уу нэг хоёр охинтой. Тэгээд нөгөө хин тавхацсан ямар ч тийм тааргалах юмгүй гэж. Тэгжсэн гэхдээ айгүй сонирхолтой гоё юм байна гэд ярьжсэн. За. Тэгэхээр яг чин сэтгэлээсээ хайртай ихнэр нөхөр хоёр бол бүр юу өөр хүнтэй одоо секс хийхийг харах маятай тий. Тэгвэл танд нь чорхгүй үстэй тийм ээ. Хүрээд харан төрөөд тий. Гэтэ би бол яг өөр дээрээ бодоход яг бас нэг өөр үнцэг байж байна. Одоо миний ингээд чадахгүй эзэмшээгүй скиллийг өөр тэр ихнэр тий өөр тэр айд ихнэр нь манай нөхөртэй арай илүү кайфыг өгөх юм болов. За яг тэрийг хэрэг гисэн тохиолдолд бас арай хурлах юм уу? Тэгээ бусад эмэгтэй хүн яах юм бэ? Яавал ингээд нөхөрт маань бас надаас өөрөөр ямар эмэгтэй хүн таалагдах уу гэдгийг бас харж магадгүй. Зүгээр бодоход би болохоор өөрөө бас нэг жоохон тийм хартай дүү төрлийн харамч талын хүн байхгүй юу. Тэгэхээр магадгүй за би өөр төр одоо ингээд тусгаж аваад хэрвээ ямар нэгэн байдлаар тийм одоо байдалд ороод найз залгаад гэж харна гэх юм бол би бол нэр галзуурах баха. Харин тийм би тэгж боддог. Тэгээ ингээд сайн нэвтрүүлгийн ишнээс ахуулаад ингээд бүх хүмүүсийн яриаг сонсоод ингээд явлаа та. Тэгэл өөр дээрээ тасгаж бодоод ер нь яах бол их бол гэдэг бодох зүйлд бол янз бүрийн санаа орж ирсэн юм. Нэрэ тийм ч юм уу, нэрэ ийм ч юм уу гэдэг. Бас нэг арай бас надад хүрдэг юм аа 100% хэлж чадахгүй байж байгаад бусад нөгөө эмэгтэйгээс яг миний нөгөө байдгүй дутуу чадвар тэр эмэгтэйд байгаад тэгээ арай илүү бас яах юм болов. Хэрвээ гэхдээ нөгөө хүүхэн амар таалагдчих юм бол тэгээд дуус гэж. Тэгээд нөгөө нөө тамраг болчиход бүрстэй бөө юм болно. Тэгвэл шууд дуус шүү дээ. Тэгж бодохоор бүр баг ингээ хоолой ангираад байгаа байхгүй. Харин тийм ээ. Тэгээд бүр баг бодоод өөрөө дотор нь бодоод баг төсөөлөөл баг юу ч болоод байгаа юм. Зүгээр л шууд гэрэл мэрэлдээ цуцалж маслаад юу ч болоог байгаа те. Чи тэрийг аваа салаараа би энийг аавна өөр хүүхдүүдэд би аавна гэдэг ховчилж өвчлцсэн. Магадгүй тийм эмэгтэй хүн бод нөхрийн хайдууд өөр эмэгтэй хүн яаж үнтэй бүр өсөөлөхгүй л дээ. Яагаад ч би төлөвлөлтөө тавихгүй. Тийм шүү дээ. Одоо тэгэл үнэхээр л биеиндээ хайртай байгаа. Тэсгэл эхнэр нөхөртэй хайрт бол харамлан үсттэй мэдээж. Тэгэхээр энэ яг тогтсон амьдралтай хүнд бол хизээч юм бол тэр чинь Монгол хүмүүсийн сэтгэхүйд бол үнэхээр байхгүй байх гэж байна. Ер нь бол тийм. Зүгээр нэг зам дуурын нэг сайхан нэг шоу чинь нэг
яавал яадаг нэг 4 нөхөр тий. Магадгүй 2 эмэгтэй найз, 2 эмэгтэй найз нэг 4 галзуу нөхөр тавьчвал яг хуу ташиж үзэж магадгүй. Түүнээс үнэхээр амьдралтай, үнэхээр хамаатай, хайртай, чин сэтгэлээсээ хайртай хүмүүс бол ингэхгүй. Дээрэс нь текст гэдэг чинь зөвхөн нөгөө бие дэвтрийн одоо зөвхөн таашаалын асуудал биш тий. Одоо нөгөө хайр сэтгэлийн одоо бүр нандин одоо зүйлштэй. Ийм юмыг бол зүгээр нэг юм энэ бол бүр байж болохгүй л гэж. За маш их баярлалаа. Тэгээд холбогцсонд баярлалаа. Үчиг сайхан өнгөрөөгөө. За би бол бас санал нэг байна. Яахаарахгүй гэрүүлээ зохиочсон, амьдралаа хамт босгоцсон хүмүүс те яг ингээд би чам таартай те чийш над таартай гэдээ би юунд амлалтаа өгөөд нэг гэрэл болцсон хүмүүст бол бас дими алхам байж магадгүй. Үнэхээр тэр нь одоо хоёулаа ямар нэгэн хармын хардталтын сэтлгүүгээр те сайн дураараа зөвшөөрөөл яг тийм байдлаараа л бас нэг хоёр хүн олцсон те хосууд олчихсан ийм харилцаанд ордггүй юм бол яахаарахгүй бас хэр аргийн хүн одоо яг тийм дотн харилцаанд орж явахдаа сэтгэлээ хийхгүй сэтгэлээ одоо зарцуулахгүйгээр дотн харилцаан зүгээр нэг робот чиг орно гэж байх уу бас гайхчил байна л та. Тэгэхээр та нар бас юу гэж бодож байна энэ талаар бас комент үлдээгээрэй. За энэ хүрээд манай өнөөдрийн хинт ч битгий хэлээр ураатай унтлагын нэвтрүүлэг маань өндөрлөж байна. Тэгээ өнөөдрийн сэдв маань гэрүүл тохиолддог асуудлуудын талаар буюу хит нээлттэй гэрүүлийн харилцаа гэсэн сэдвээр явлаа. Тэгэхээр та бүхэнд манай сэдв маань таалагдсан байх гэж бодож байна. За энэ хүрээд манай бүхэл 7 хоногийн турш хөтлөгч Халикагийн хүрээд үчийн хөтөлбөрүүд инхүү өндөрлөж байна. Тэгэхээр та бүхэн маань хагас сайн бүтэн сайнд амралтын өдрүүдээр сайхан амраад ороод ирээрэй. Тэгээд нэгдэх өдрийнхөө үчийн хөтөлбөрүүдээр эргээд уулзтал сайхан амарцгаагаараа манайхаа амралтын өдрөө сайхан өнгөрөөцгөөрэй баяр таа.